Манайхан сайн байна уу? Буян баясаа автоморлороо лайвда алтан туяа бол таштава жимсээ. За лайвда тавтаа морилцоорой. Таштава жимсээ тавтаа морлороо. Жамцын цэцгээ тавтаа морлорой. Инх хамгаалсан тавтаа морлорой. За руна. За манайхан тавтаа морлорой. Бэлтгэлээ хангасан байхаа манайхаа. Сайхан үлдчихэж байна, сайхан үлдчихэж байна. Та нар маань сайхан үлдчихэж байна уу? За дайта тавтаа морлорой манайхаа. За одоо 8 цаг болоход ганцхан минут үлдсэн байна. За тэгээд нэг 5-10 минутаа дайчтай жоохон хүлээ хэдүүлээ сайхан хөрөлдөд байж байна. За энэ өгөл бол нэлээд хүүтэн цас ихтэй юм байлаа. Өдөр орон нутгийн хаман цас ихтэй болохоор жоохон хэцүү байх. Хотны биднүүд гайгүй. Тэгтэл одоо нөгөө цахилгаан станц маань нэг юмтэйд тоог бол нэлээд тасарлаа. За тэгээд хүүтэн нойтон нөгөө цахилгаанаар алдаг айлууд бас жоохон хэцүү л байлаа. Зарим айлууд нөгөө удаан цаг тасалсантай холбоотой фармаар нь хөлдсөн сурагтаал байна. Гэх мэтчлэн таагүй юм болжээ. Ер нь бол өгөл болдгороо болно, цас ордгороо орно. Тэгэхээр аль ч одоо байгууллага ялангуяа энэ дулааны цахилгаан станц өгөлжилтийн бэлтгэлээ их дутуу хийжээ, хангамжаа муу хийжээ. Ингээд ийм гормын одоо өндөр хэмжээний хүүтнийг тэсвэр таахгүй болжээ. За манайх ингээд 8 цаг болсон байна. Хэдүүлээ одоо дуу чимээгээ өгөөд ер нь бол лайва эхэлж байгаагаа мэдгэдэжээ. Ингээд за миний яриа дуу чимээ болгон та нарт засал боломж хүрдэг байгаа. Манайхан бүгд мэдж байгаа. Арай мэнд. Одоо манайхан 89-91 болчихсон явж байна. Манайхан лайвда тавтаа морлорой. Та нартай өнөөдөр уулзах гэж байгаадаа бас баяртай байна. За тэгээд одоо хамгийн гол өгөх гэжсэн мэдээлэл бол юу яаж исэн юм аа. Нөгөө нийтийн заслаа хий гэж бодож илаа. Тэгээд сандчаа зар тавьсан байлаа. За зар тавиа жоохон тандалт хийлээ. Тэгэхээр манайхан нэгдүгээрт одоо тандалт хийгээд үзэхдээ нэг хүн цугламааргүй мэдрэгцэн. Шеэр бага байлаа, үзэгчт нь лайкууд нь бага байлаа. Тэгэхээр манайхан одоо энд оролцох боломж нь жоохон бага, хязгаарлагдсан санагдлаа. Тийм учраас нийтийн заслаа цуцалсан шүү. Тэгээ би юу гэж бодсон гэхээр одоо нэгэн түүтэн нойтон байна, цахилгаан тасарч гин, айл амтан жоохон цутруу байна ч гэдэг юм уу. Жоохон хэцүү байна. Тэгээд ер нь бол бодлоо цагаан сар төгссөн байгаа. Бас цагаан сарынхаа бэлтгэлээ хийгээд манайхан завгүй зайгүй эдийн засгийн хувьд ч цаг нарны хувьд ч одоо тийм байгаа бах гэж бодоод ерөнхийдөө нийтийн заслаа он гаргаад оны дараа 2 сар, 3, 4 сар даа гэж бодсон шүү. Шинэ оныхаа заслыг хий. Тэгээд одоо нэгэнт зар түгээсэн учраас та нартайгаа сайхан хөөрөлдөөд нийтийн одоо застыг бас лайваар хийж олдгийг та нар маань мэдж байгаа шүү дээ. Бид нэр хэдэн зуун мянгаараа ингээд цуглалцдаг. Тэгээ үргэлжлээд энэ маань хадгалагдаад үлддэг болох дээр манайханд бол энэ их тусдаа дэмтэй байдгаа. Тэгээд ингээд та нартай
бас хаяада ингээд угаасаа өдөр болгон хийхгүй 7 хоног болгон хийхгүй шаардлагатай үед ямар ч байсан энэ лайв зарлаад хийж яхаар би та нарт мэдгдсэн байгаа. Тэгээ тэр ёсороо одоо хийж байна. Тэгээд нийтийн заслыг хоошлуулсандаа хөлчлөчий. Гэхдээ 3-4 сард хийх нь илүү тохиромжтой гэж бодсон шүү. Манайхан хийхээ болж байгаа биш. Зүгээр хоошлуулсан байгаа шүү. За манайхан. Тэгэхээр 50 амгалан байж болно. Тэгээд лайвуудаа үзээ. Тэгээ хаяада завсар зай ажил харж ээж би одоо юугаа явуулнаа. Нийтийн заслыг бол хийн. Нийтийн засал бол үндсэндээ одоо ирэх боломжгүй. Тэгээд отог омгоо төлөөлөөд ингээд ирэх хүмүүст одоо маш их тийм хэрэгцээтэй ийм юу байгаа. Манайхан өөрсдөө мэдэж байгаа, үр дүнгийн мэддэг байгаа. Энд үзээд үр дүнгийн амьдрал давхудаа үзсэн хүмүүс байгаа. Тэгэхээр манайхан одоо хөлчил өчий би 3 юм уу 4 сард хийн. Тэгээд бас урдчлаа та нартай ингээд юм үг нөхчнөө. За тийм учраас манайхан 50 байж болно. За хэдүүлээ хуурын заслаа явж бай. Хуурын заслаа ингээд баг сагуул цуулаад яриа хөрөөтэй хуурхан заслыг эхлэе. Манайхан за тэгээд ерөнхийдөө яг шинэ хүн байгаа болвол одоо энэ лайвд оролцоход хамгийн гол нь жоохон багсагын бэлтгэл хийх ёстой. За хамгийн нэгдүгээрт хажуудаа лаа юм уу альсгүл одоо манайхан зул асааж болно. За хажуудаа бас уугуулах юм байвал байж болно. За энэ арц ганга. За тэгээд одоо уугуулах бүр гадаад байгаа ч гэдэг юм уу ер нь бол арц ганга хомоолн байхгүй хүмүүс бол аргал хүжээ асаасан ч болно. Тэгээд дуртай байгаа юм асаанаа. За тэгээд дээрэс нь манайхан би та нарт хэлдэж штэ боломжоор нэг жижигхэн тавгийн идэ бэлтчихээ. Тэгээд танаа гэрийнхэн бүгдээрээ нэг үзэж чадахгүй байгаа бол үзэж амжаагүй яг энэ лайв дээр хамт байж чадаагүй хүмүүстэй тэр бэлдсэн жимсээ түгээж болно. Түгээж болно, тэгэж болно. За дээрэс нь манайхан заслын явцад одоо та нарын онгод тэнгэрүүд наагуурч очдөг болохоор тэр ундаалгахнаас ч хүртэн, дээр нь тэр эдэнээс ч хүртэн. За тэгээд та нарын сүнсэн бие бас ундаалга нэхэн. Тийм учраас манайхан заслын явцад хүмүүсийн ам цангах, хоолоо хатах, ам хуурайших гэдэг нэг ийм юмнууд их явагддаг угаасаа. Энэ бол та нарын сүнснүүд хоол хүнсийн ундаалгаа нэгж байгаа хэлбэр. Тэгэхээр би та нарт хэлдэг ш. Тэр нь ундаалга болгож хажуудаааагтай шаргалгээ цайхан сүйтэй цай тавьж болно. Альсгүл одоо сүүн далаагээ сүүгээ тавьж болно. За альсгүл бор цай боож болно. Альсгүл аршаа ингээд ус тавьсан ч болно. Ял дуртайгаа боломжтой байгаа юмаа тавиад ундаалгаа зэхэж бэлтэн. Тэгээ заслын явцад аман цангах хуурайших иймэрхүү юм болох юм бол ундаалгаасаа ингээд бага багаар хүртээд ингээд хоолоогоо чиглээд одоо сүнсэн бие ундаалаад явд юм шүү. За одоо ингээд хуурийнхаа засалд үрий. Одоогийн байдлаар 8 цаг 6 минут өнгөрч байна. 210 хүн одоо ороод ирчихсэн байж байна. За тэгээд одоо хуурийнхаа засалд орцгоё манайхаа. Нүдэ анаад манайхан сайхан хуурын заслаас өмнө буурал дэцүүд авирнаа, залнаа. Манайхан одоо би хийц дэлдээд тухайн одоо яг энэ лайв дээр байж байгаа хүмүүсийнхаа удмын онгод тэнгэр сахиулуудыг үр залж авчирнаа. Танай тухайн өргөөнд тухайн байгаа газар одоо онгод тэнгэрүүд нь очиж заларна. Заслын явцад та нарын хажууд байна. Муухай юмнаас нь хамгаална. Заслын үйлийг дэмжиж оролцдог. Тэгэхээр манайхны хажууд одоо тамхи үнэртэх, аргал хамоор үнэлтэх, за гал тагнаг гэдэг дуурах. За хажууд нь одоо өвөмөгийнхэн тамхины үнэртэх, эмээгийнх нь одоо ингэрийн сүйтэй одоо үнэртэж магадгүй тийм юм болж магадгүй. Энээс айж ичих юм байхгүй. Буурдууд залгадаад танахны миний хүүхдүүдийн балчруудын хажууд одоо удмынх нь буурал дээдсүүд очиж үйл юугийн дэмжиж оролцож байгаа шүү. Энээс айж ичих юм байхгүй шүү. За манайхан тэгээд одоо хийц дэлдээд эхлэхдээ дор бүрнэ. Өөрийнхөө овг нэр жилээ 3 удаа хэлээрэ. Тэгэхээр яг энэ дуудлагаар танахны тэнгэрүүд одоо хажууд нь очиж хамгаалтанд авч үйл өгөөмийн дэмжих юм шүү. Аяхаа дотор овг нэр жилээ хэлээ сайхан залбираад 3 дахь мэдмэргээ мэлмидэж харахыг хичээгээрэ. За сайхан эхлэе.
айцууд нь өргөө гэрт нь морилсон байгаа, тухалсан байгаа. Балчрууд ундаалгаасаа хүртнэ. Та нарын мань дунд нь хоолоон сэрвгэнсэн хань асан боолгосон хил аманд орооцолдод байгаа хүмүүс зөндөө байна. Хоолоо чинь сэргэнээд ханиах гад байна. За ундаалгаан авж агаад өөртөө төхүүлээд өөрийнхөө овг нэржилийг дотроо 3 удаа хийлээд 1 удаа үлээгээрэй. Үрс мань энэ сүнсэн биендээ болон өөртөө хэлж байгаа хэрэг шүү. Тэгэхээр энэ ундаалга бас хоолоо юунд нь им тан болж очих юм. Овг нэржидээ дотроо 3 удаа хэлээд 1 удаа үлээн. За тэгээд ундаалгаан хүртэхдээ аль боломжоор хоолоон дээр байлгаж тогтоож ингээд нэг сайхан 3 балгаараа. За энэ аяглаа тавьсан ундаалгаа бид нэр заслын явцад одоо ам хатаад хуурайшаа дэрхтэр багаар балгаад хоолоогоо амаач хийлээд ингээд заслынхаа төвшөө туршид уух юм шүү. За аюу үрч. За одоо жинхэнэ утгаараа хуурайхаа засалд орно. Манайхан сайхан нүдэ айнаа тайван ер нь заслынхаа явцыг мэдэрхийг хичээн. Өөрөө илүүд нүдэ айнаа тайвшраад суух дээр та нар 3 дахь мэлмэгээр энэ хийгдэж байгаа үйлийг маш сайн тодорхой харж чаддаг. Тэгэхээр манайхан гараа зүрхэн дээрээ тавьж болно, хоолоон дээрээ тавьж болно. Манайханд хаана юунд нь асуудал байна тэрийгээ дор бүрнээ өөрсдөө мэдэж байгаа. Тэгэхээр тэр асуудалтай байгаа газараа гараад тавиад нүдэ айнаад биеэ мэдрээд нүдэнд харагдах маараа суугаарай. За хуурын засалд орж байна шүү.
За хуурын засал өндөрлж байна. Цахиур төмөр Австраас холбогдож байгаа манай гэр бүлийн гишүүн лайвда тавтаа морилороо та нар минь сайн сайхан байгаа гэдэгт итгэлтэй байна. За цахиур төмөр тавтаа морилороо. За одоо хэдүүлээ дууныхаа засалт хийн. За одоогийн байдлаар 363 хүн орж ирж байна. За өнөөдөр уул нь бол би та нарт нийтийн заслаг хийх талаар одоо юу өгсөн байсан? Зар өгсөн байсан. Тэрийг хойшлуулсан шүү. Хойшлуулсан манайхаа одоохондоо айгүй тийм тавгүй тухгүй нөхцөл байдал үүссэн байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт би нэлийн одоо дөхөж жогоод ойртуулж зар өгсөн болохоор бас хүмүүсийн бэлэн байдал нь жоохон таархан байгаа учраас тандалт хийгээд хүн нэг цуглахгүй нь мэдгдсэн учраас би хойшлуулсан шүү. Тэгтээ бүр хийхэ болж байгаа бол биш шүү. Би 3 юм уу 4 сард заслынхаа одоо оныхаа заслыг хийх юм аа. Манайхан 50 амгалан байж болно шүү. За юу. За одоо ингээд хэдүүлээ сайхан дууныхаа засалд орё. Түмбэрийг тулаад ирээвүрсэмэн Тэнгэрийн хураар ахтай шарлаа чанида ажуулахад үрсмэн ашасу айлгуу тугаараа сүдрийг үрийгээд сайхан сэтгэл нь үргэлж дөсөшиг дэврэгээ сансан өлөн болог шиг өндрөгдөө наран сараа хоёроо залбирч даатхида тэнгэр тусаа савдаг удаа арадан даатхида тэнгэрийн хөхмөнгөлөмэн аммахдмбэг замбэм балчирхын цэцэгсэмэн ихэлбэ бурхан сэтгэлээ дэвсэд Экшэгтэй хура татида бүрхгөмү бүхэ үргэн атаготе бүрхгөмү бүхэ үргэн атаготе Огдосо нялхас минь хүчрхгөшүү өндөр тэнгэрээ хараад инегэрээ аз жоргу ухаантан марштыг има аху бухни оросо иржалааре тэнгэрээ хөхмөнгөлөмэн аммахдмбэ замбэм балчирхын цэцэгсэмэн ихэлбэ сэтгэлээ дэвсэд ихшэгтэй хура татида бүрхгөмү бүхэ үргэн атаготе бүрхгөмү бүхэ үргэн
아다가데 호레 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 За манайхан ундаалахаасаа бас нэг үртчээрээ хоолоонууд нь аваа гайгүй болоод ирж байна. Таннуурын уснаа өөрийн цолмон талдлаа үеийн нулимстай хөхтэнгрэн үнэгчлэн сэрлээ өдрийн жаргалаа 만나지 주들이 언제 턴너글럭 훈기 얼쓴다 내 맥일레리 어러왕 흘때 돌금 얼름 터세혀 둘래 도루붕 올려린 살하라 치매 작날에 양살뜨긴 찼나 후슬레 홀가래 나름 어담드라 나사다 타래 살다고 흔들 흡증 얻은다 후슬레도 등심닝게 속등 morgido 후슬레도 등심닝게 속등 morgido 보라만 승주른 쇼들히 굴레레 보든 담들린지 메레 누들레셀리글레 아하루슨 한사j Амдралевсэх жамтэй амраг харин сэтгэлээ арадаж таглаарэ тагын ондор хөвчин олондор 후슬레 도든 심닝게 속등 morgido 후슬레 도든 심닝게 속등 morgido 호레 호레 수탱그린 지치레j ойлход миндэр хэдэж минь суугахан сүншөнэн одноосолон байгада зулладэр минь сая борсоо бурхан юмуда ээж минь заяа буйник
минь тэгшилсэ харваач юм уу да ээж минь донэсэ жорарагдаж дутхад нархан байда үлэн сүдэр зайчилж үнсгэд нархан явъя цайлан чин архаа холдохтон хармайсан хүүгээ санаалтын аргадах гээд мөнхийн дээр гэдэж минь надаас уяа тэсэтгэлтэй сэрүүн хинрэл ээж минь нарахатарын эргэлдэг сүтэй ёртанц ээж минь зулаа дээр минь заля борсоо бурхан юм да ээж минь заяа буйныг минь тэгшилсэ харваач юм уу да ээж минь За манайхан ундаалганаасаа 3 балгаа тоолоогоо сайхан чиглэлээрээ. За манайхан ер нь бол ихэнх нь одоо манай дагагч нар мэдэж орж ирсэн байна. Шинэ хүн харьцангуйгаар цөөхөн байна. Тоолоогоо сайхан чиглэлээрээ. Урд нь ирж исэн эсвэл одоо энэ засалд лайв засалд ирнэ оролцож исэн хүмүүс бол сэргээлтээ маш хурдан авж байгаа, маш амархан мэдэрч байгаа. За сүүлийн үед одоо намайг дагагч ээж нар өөрсдөө ирээгүй мөртлөө өөр хүүхдүүдийг явуулж байна. За тэрэнд бол дургуцаад байх юм байхгүй. Тэгтээ одоо хүүхдүүдээ явуулахаас өмнө ямар ч байсан 2-3 лайв үзүүлчихсэн тэр домын үйлүүдийг хийцэн ямар нэгэн хэмжээгээр жоохон одоо заслын үйлд бэлтгэлийн хангаж ээж явуулмаар байна. Тэгвэл юу ч мэдгүй ганц лайв сонсоогүй юу ч хэлэх гэж байгаа яах гэж байгаа чинь тэрийг ойлгохгүй ээж очихсан гэл ингээд нэг ийм хүмүүс ирээд байна. За тэгээд ир бэлтгэлийн хангаагүй хүмүүс нь засалт хүрэхтэй муу байдаг байхгүй да. Өөрөөр хэлбэл бэлтгэлийн хангаад юу хэлэх гэж яах гэж байгаагаа ойлгоод домын үлээдээ багсах гэж би тэрийг мэдэрчээд ирвэл миний заслыг илүү хүлээж аавна. За тэгээд би хүчээр гой болгоод засаад өгсөн ч гэсэн тэрийгэ тогтоож барих чадамж нь сайн байд юм аа манайхаа. Тэгэхээр хүн явуулах гэж байгаа бол та нар эхлээд ядчил нэг 3 лайв үзүүлээд боломжоор тэр 3 ван 7 мажтай цайны домыг хийлгчээд явуулдаг байгаарэ. Тэгвэл бэлтгэлгүй ингээ юу ч мэдэхгүй хангамжгүй юм хүн ирж гин. Тэгэхээр засал хүлээж авах чадамж нь муу. Тэгээ засаад өгсөн юмыг тогтоож барих чадамж нь муу байдаг шүү. За дахиад нэг дууны заслыг хийчихье. Харваад ирсэнэ зарлаж уйлэн мэндэлэхэд хаврхан үлэмсамгаж үнэг хачиж суусаа тэнгэр газраа шүтэн дэцэн утмыг залаагасаа тэнүн бурлаа тавтада мөр бүтэн
явдгаа би аз жаргал баяра баясагала таняс ихтэшүү ава амдорлин хэгэлэг бүхэн ава гэж дуудахаас ихтэй сайхан аминдэ дэлхийг мөрөөрөө тамгаас тэнтэр тунтурхан алхахад дэнэр жохордон түшээд дэндүү баярлаж хоросаа амататаж гэрээ дүүртэл мишээсэн хамбурлахтада илэг бүтэн явдгаа би аз жаргал баяра баясагада таняс ихтэшүү ава амдорлин гэгэлэг бүхэн ава гэж дуудахаас ихтэй сайхан аминдэ сайхан аминдэ гимшил баярын хорвоод анна жалтхимээр тахилан гэрэлтэй сүдэртэй орчуланги гимшил харлыг таниулсаар түмний хүнлэн хүлээж хүмүүн цаягаан өрөөгөөсөө төгшмөрлөө хавтада үди зэрэгтэй явдгаа би аз жаргал баяра баясагада таняс ихтэшүү ава амдорлин гэгэлэг бүхэн ава гэж дуудахаас ихтэй сайхан аминдэ сайхан аминдэ за анх удаага үзэж байгаа Баттулга Золбаяр болон одоо бас гадаадаас холбогдож байгаа хүмүүс за тэгээд дээрэс нь бас эмнэлэг твтээд утсаа асаасан чинь шууд миний лайвда даарсан тэр хүн та нар бүгдээрээ тавтаа морлоороо цаг нь болсон хүмүүс л надтай уулздаг, надтай учирдаг. Ер нь энэ орчлон хорвоод тохиолдлын учрал, тохиолдлын уулзалт гэж юм байдгүй шүү. Тохиолдлоор юу ч болдгүй шүү манайхаа. Тэгэхээр манайхан лайв үзэж байгаа та нар тавтаа морлоорой. За хэдүүлээ одоо дэлхийн ээжигээ авахаас өмнө хүрдүүдээ сэргэнэ. Дэлхийн ээждээ бас бид нэр ивэлээ үгүй. Энэ миний одоо лайвд оролцож байгаа хүмүүс бүгдээрээ та нар гэрлийн дайчид шүү. Та нар одоо оройлон оролцож отог омогтой нөлөөлөл үзүүлэх ийм нөлөө бүхий хүмүүс одоо надтай холбогддог. Ийм нөлөө бүхий хүмүүс намайг дагдаг. Ийм цаашаага үүрэгтэй оройлолтой
ийм хүмүүс одоо намайг дагаж энэ лайвыг дагаж үзэж одоо бичвэрийг хүртэл уншаад ингээ явдгийн шүү. Тэгэхээр та нар бол үндсэндээ сүнсэн сэрчгсэн өөрийн гэсэн ажил үйлээ хийгээд бие бэлтгээд бэлтгэгдээд явж байгаа ийм гэрлийн даачид шүү. За одоо хэдүүлээ дууны заслууд өндөрсөн одоо хүрдээ нээ. За энэ титэм хүрдээ эхлээд нээ. Титэм хүрд гэдэг дээд хүчтэй холбогдчихэж бид нар оюуны потенциалаа бүрэн дүр ашигланаа. Зүгээр бодноо, зүгээр сэтгэнэ. За титэм хүрд нээлттэй байж ээж бид нар зүгээр бодож сэтгэхээс гадна тарих мэдрэлийн үйл ажиллагаатай илүү холбоотой асуудалд ороогддгүй маа. Тэгэхээр энэ талаар бас одоо дэлгэрэнгүй ингээд яриад явъя. Одоо дээд хүчтэй холбоотой титэм хүрдээ нээх гэж байгаа. Эрэгтэйчүүд нь баруун гараа эхэлж тавина. Тэгээд ингэж тавина. Зүүн талаа дээр нь. Эмэгтэйчүүд бол зүүн гараа эхэлж тавиад баруун гараа дээр нь тавина. За ерөнхийдөө зүүн талыг эмэгтэй тал гэж үздэг. Энэ нь одоо гэр бүлтэй хүнд бол өөрийнх нь ээж, за тэгээд эхнэр, тэгээд хатан ээжийн тал болно. Баруун тал нь эрэгтэй тал гэж үзнэ. Энэ хоёр аав, тэгээд одоо хань ижлийн тал гэж үзнэ. За гараа сайхан тавиарай. За ингээд маш сайхан тухтаа суун. Хоёр гараа хөнхөөн тавиарай. За хоёр алганыхаа доор бриллиантын бөмбөлөг байгаагаар төсөөлөөрэй. За тэгээ бүх анхаарал хоёр гар дээрээ байна. Нүдээ сайхан одоо миний харж байгаа удирдлагын дор энийг хийн. Бөөнөрөө бид нар ингээд хийхэд бол маш сайн нөлөөлдөг ийм юм байгаа шүү. За хэдүүлээ одоо хэлж энэ хүрдээ сэргээх гэж байгаа. Умаа хэлхийн тулд энэ шинэ хүмүүс байгаа болохоор би техникийг хэлж өгье. Хамгийн эхлээд хамраараа амьсгаа авна. За ингэж умыг хэлэх юм. Нэг хэсэг энийг минутын турш чи гүн амьсгаа аваад амаараа амьсгаа гаргахдаа гэдгийг амьсгаагаа гаргангаа хэлээд явна. Тэгэхээр энэ амьсгаагаа энэ үсгийг хэлээд явж хахад амьсгал чинь энэ доороос дээшээ ингэж хардаг. Та нар зүг хийж байгаа бол хамраар амьсгаа авч хахад би ингээ өргөгдөөд та нар тэгээд амьсгаагаа гаргаж хахад би чи ингээ буугаад суларж идэг шүү. За юу. За одоо тэгэхээр гараа тавилаа. Гаранд орно бөмбөлөг, бриллиантын бөмбөлөг тавьсан байгаа. За сайхан гүн амьсгаа аваад дагаа тэгээрээ хүчээр хийж болохгүй. Та нар одоо миний яг энэ хийж байгааг хараад аль хавьд нь байгаагаа өөрсдөө хүрдээ хэрэг ажиллаж байгааг мэдэрх юм. За гүн амьсгаа авъя. За маш сайн. Зарим нь хангалттай сайн хүрж ийн, заримынх нь хүрэхгүй байна. Энд санаа зовох юм байхгүй. Өдөртөө тэгээ хоошод 7 минут зарцуулаад хүрдээ сэргээн. За одоо 3 дахь мэлмийн хүрд эмэгтэйчүүд нь зүүн гараа урдаа, эрэгтэйчүүд нь баруун гараа урдаа. Тэгээд нөгөө гараа ард талд нь тавина. За энэ 3 дахь мэлмийн хүрд гэдэг зүүн совинтой холбоотой. Бид нар энэ хүрдийг нээснээр сайн муу сайхан муухайг ялганаа. Тэгжээж хамтрагч найз нөхдөө сонгоно. Хамтрагч найз нөхдөө зүгээр сонгосноор болцшгүй үлийн бодлоодаас өөрийгөө сэргийлнэ. За гараа тавилаа. Хоёр алганыхаа голд сурагч ягаан өнгийн одоо тийм бөмбөлөг тавиараа. За гүн амьсгаа авъя. Маш сайн. Манайха ер нь их дажгүй хийж шүү. За манайхан дунд нэг хамар нь битүүрээд байгаа, хуурашаад байгаа.
Гамриттай ч юм шиг хүмүүс нэг мэрсэр байгаад байна шүү. За одоо хоолойны үрдэн дээр ирж гин. Хоолойны үрдийг 3 янзаар тавина. Манайхан өөрийнхөө одоо шаардлагатай үр дээр тавина. Хэрвээ бамбаа улчирхаа, гүйлсэн улчирхаад асуудалтай бол ингэж тавина. Эрэгтэй эмэгтэй хэн байх нь хамаагүй. Бамбаа улчирхаа, гүйлсэн улчирхаатай. Хэрвээ залгуур хоолой дээр асуудалтай байвал ингэж тавина. Энэ хоёр нь харьцангуйгаар гайгүй. Ерөнхийдөө хоолойны үрдээ нээх юм бол нэгийг урдаа тавиад нөгөө нардаа хүзүүндээ. За хоолойны үрд гэдэг ажил төрөлтэй холбоотой шүү. Хоолойны үрд сайн байж ээж бид нар хүнтэй илэм олдсон, дуу хоолой чинь амнаас ч гарч яваг энергитэй байна. Тэгжээж бид нар хүн амьтантай ойлголцсон, тэгжээж ажил төрөл бүтэлтэй байна. Ажил төрөлд асуудал үүсчээвэл хоолойныхоо үрдийг илүү сайн нээх нь вэ шүү. За юу. За манайхан би залгуур хоолойн дээр тавьж байгаа. За энэ бол яг минийх шиг юм цэнхэр өнгийн бөмбөлөг гарынхаа алга дор тавина. За хөнхөөн тавина бити их дараараа. За сайхан гуймсгаа аваад гаргая. За маш сайн. За дараагийн үрдэн зүрхэн дээр зүрхчээ яг цээжний голд байдаг шүү. Цээжний голд ингэж тавина. За зүрхний үрдэн ногоон өнгөтэй. Хэрвээ зүрхний хүрдэн дээр гэмтэлтэй бол манайхан унтаж чадхаа болдог шүү. Шүн шалтгаангүй сэрэх, нойр хүрхгүй байх, заримдаа унтаад байгаа мөртлөө унтаагүй юм шиг ядарсан сэрэх. Ийм байдлаар унтаж чадахгүй байх юм бол уурагт биеийн төвшин, сэтгэл биеийн төвшин тартагтаа тулнаа, ядарнаа, зовноо, зүдэрнэ. За тэгээ уур уцаар ихтэй гэр орон дотор халуун талаар өмсгөл байхгүй болдог шүү. За зүрхний хүрдэн дээр тавья, ногоон өнгийн бөмбөлөг тавина манайха. За сайхан гуймсгаа аваад гаргая. Маш сайн манайхаа. Цаанаасаа тайвшраад манайхны халуу дүүгээд ирж гэн. За хоолой нь янз бүрэн болоодсэн хүмүүс одоо сэрвгнээд ирж байна. Сайхан онгоогоод ирж гэн. За одоо зүрхэн дээрх гараа тэр чигээр нь буулгаад наран сүлжээ үрд ходоодн дээрээ тавина гэсэн үг. За энэ наран сүлжээ үрд бол ходоод илүү нариулчилгаа элэг цэстэй холбоотой, нөгөө талаар мөнгө цаастай холбоотой. Манайхан мөнгө цаастай холбоотой асуудалд ороогдоод байвал яг энэ наран сүлжээ үрдэн дээр илүү тавих хэрэгтэй шүү. За энэ гарынхаа алганы доор шав шар өнгийн бөмбөлөг тавина шүү. Манайхан шав шар өнгийн бөмбөлөг. За гараа сайхан тавилаа. Шар өнгийн бөмбөлгөө төсөөллөө. Гүн амьсгаа авъя. За маш сайн. За одоо тэгээд энэ наран сүлжээ үрднээс шууд доошоо болгоод давсган дээрээ тавина шүү. Давсган дээрээ. За энийг үржихүүн үрд гэж хэлдэг. За хэрвээ үржихүүн үрдэн дээр асуудал үүссэн бол давсаг бөөр эмэгтэйчүүд сав өндгөвчтэй холбоотой асуудалд ороогдно. Эрэгтэй хүмүүс бол төрөө улчирхаа одоо шүн босчээх, дүлчээх, шээсний үлдцтэй байх гэдэг ийм асуудалд ороогдно. За тэгээд энэ төр одоо энэ үндэс хурд гэмтсэн хүмүүс өөрөө үнлэмж айгүй муу болцсон байдаг шүү. Манайхан өөртөө итгэх хэрэгтэй. Чи өөртөө итгэл хүн чамд итгэнэ. Өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг, хайрладаг бай. Тэгжээж бусдаар хүндлүүлж хайрлуулдаг шүү. За давсган дээр гараа давхарлаад ингээд тавьсан байгаа манайхаа. За энэ гарынхаа алга дор одоо улбар шар өнгийн оранж улбар шар өнгийн бөмбөлөг тавиараа. За тэгээ сайхангүй амьсгаа авъя.
Маш сайн. За одоо хэдүүлээ үндэс сүрд гэдэг дээр хийх гэж байгаа. Үндэс сүрд гэдэг нь ахар сүүлэн дээр байршдаг. Час улаан өнгөтэй. Тэгээд манайхан суугаагаараа тэгтээ гараа ингэж тавина. Чадвал ингэж тавина. Болохгүй зүгээр төхүүлээд ингэж тавьсан байхад болно шүү. Суугаагаараа хийн. За ерөнхийдөө үндэс сүрд юу хариуцдаг гэхлээр үндэс сүрдэн дээр гэмтэлтэй л бол бид нар уртваг нь хөлтөө болцсон байдаг. Арцгны гажигтай болцсон байдаг. За тэгэхээр хөлтөө холбоотой асуудалд ороогдно. Нуруу нухастай холбоотой асуудалд ороогдно. Хөлтөө холбоотой асуудалд ороогдно гэдэг амьдрал ахуун зам мөр одоо сайн биш оронтойд гарантай жоохон тааламжгүй явж байна л гэж хэлнэ. За хөлн нуртууг нь огаад арцгны гажигтай болсон газартай контактгүй үндэс сүрд болохоо байсан болвол бидний нуруу нухастай холбоотой асуудал үүснэ. Нуруу нухастай холбоотой асуудал үүснэ гэдэг өөрөө амьдралын ноён нураг болсон гэсэн үг шүү. Амьдралын ноён нураг болсон хүмүүс амьдрал ахуйдаар гарч байгаа хүндрэл бэрхшээлээ даван туулах асуудлаа шийдэх чадамж нь айгүй муу байдаг шүү. За манайхан ахар сүүлэн дээрээ гараа ардаа тавилаа. Час улаан бөмбөлөг яг тэр үзүүр дээр нь тавьсан гар төсөөлнө. Гартаа анхаарлаа хандуулна. За гүн амьсгаа авъя. За маш сайн. 7 хүрдээ нээлээ. За тэр шар ус өсөөд би арзаагаад байна гэдэг байгаа. Энийг хийхдээ тэгэхээр тэр хүн сэвтэй байгаа байна л гэсэн үг. Тэгэхээр шар ус өсөөд би арзаана гэдэг миний хүүд байгаа сэв гадагшилж чинь гэсэн үг. Тэгээд аяндаа тэр би арзаал шар ус босолт байхгүй болоод ирнэ. За одоо манайхан ерөнхийдөө бие анзаарах юм бол сайхан дулаахан болцсон байгаа. Би халууд үгээд ирж байгаа. Нэг тийм цаанаас амар амгалан болсон. За ингээ хідүүлээ үндсэн 7 хүрдээ нээлээ. Сая миний хэлсэн арга техникээр манайхан өдөртөө нэг удаа 7 минутыг зарцуулаад умаа хэлдэг байгаарай. За тэгээд миний амьсгатаа таарахгүй дутаж исэн хүмүүс бол хүрдний үйл ажиллагаа жоохон асуудалтай доголдсон байгааг илтгэн. Манайхан одоо ингээд өдөртөө нэг удаа л умаа хэлчихгээл ингээд байгаад хахад яваандаа та нараа айгүй гоё тийм хэлж чаддаг болчдөг. Энийг л хэлээд байна тий. Яг гар хөлн халууд үгэн, хүлчин халууд үгэн маш гоё байна. Хүзүү өшөөд байгаа энэ хүн бол хүзүү сээрэндээ өөрчлөлттэй. Тэнд блоктой байна. Тэгээд нөгөө энерги чинь гүйж чадахгүй хөшөөд эхэлж байна л гэсэн үг. Нойр хүрээд сэрүүлзээд байна гэн. Ерөнхийдөө хурц сэргээд энерги солилцоонд ороод тэр хүн цаанаасаа тайвширдаг. За ийм байдаг байх нь байна. За ингээ хүртээ сэргээсэн одоо дэлхийн ээжигээ хэдүүлээ урьж залж тэсгийн ээжтэйгээ хэсэг хугацаанд байя. За манайхан гараа ингээд сайхан тосоорой. Алгаа дээр нь тавиад галаа досоод ингээд дэлхийн ээжигээ одоо урьж залъя. Манайхан нүдээ анаад Тэнгэр Монгол газараа хэлье. Тэнгэр Монгол газараа хэлнэ гэдэг Тэнгэр одоо дэлхийн ээжигээ гар дээр ямар цаадах дургуур шулуун одоо яваад ирэхэд нь тусалж байгаа ийм дэм тус байдаг шүү. За юу. За манайхан 3-3-аар Тэнгэр Монгол газараа 3 удаа хэлнэ. Тэнгэр Монгол газар Тэнгэр Монгол газар Тэнгэр Монгол газар. За манайхан нүдэнаад гарын алган дээр анхаарлаа хандуулаарай. За гарын алган хүнд оргиод ирж байгаа. Халуу оргиод ирж байгаа. Бүх бие сайхан халууд үгээд ирж байгаа. Дэлхийн ээжийн эрчим өвчтэй. Бид нэр бас дэлхийн ээжтэйгээ адилхан бүтэцтэй нэг орчнон хороогийн нэг од ирэхэс байгаа. Ингээд дэлхийн ээжтэйгээ энергийн хөвд одоо сайхан нэгдсэн байна. За одоо дэлхийн ээжигээ зүрх рүүгээ оруулаарай. Гараа зүрхэн дээрээ тавина. Зүрхтэйгээ сайхан дэлхийн ээжтэйгээ бид нэр нэгдсэн.
зүрхний хурдан дээр сайхан байрсан байна. Сайхан нүдээ агаад бие мэдрээрээ чагнараа хайрыг мэдрээрээ. Дэлхийн ээж биднэрт ямар их хайртай. Бидний гэр орон бид нар дэлхийн ээжтэйгээ адилхан, нартайгаа сартайгаа адилхан тийм одоо сайхан ирч хүч үйлдвэрлэх ийм од ирэхс юм аа. Тийм ээ, хөлөрнөө, халууд өгнэ. За жоохон сэв ихтэй хүмүүс бол тэр бие арзаах, энэ тэнд өвдөлт гарах тэр болвол ерөнхийдөө сэвтэй газрууд ихтэй хүмүүс, бохирдол ихтэй хүмүүс тэгнэ. Хам хөлс нь гарнаа, хэрнэ, хийгүүдэл засагдж байна. За сайхан тайвширлаа. Чи маа сайхан дулаахан байна. Яг ээжи хэвлээд байгаа юм шиг дулаахан мэдрэмж төрж гин. Чи үнэхээр сайхан аз жаргалыг мэдэрч гин. За зарим нь уйлмаар байна. Зүгээр зүрх шимширж гин. Зүрх шимширж гин. Ийм сайхан хайр орчлон хорвоогоос бид нэр дандаа хайр авдаг шүү. Бид нэр өөрсдөө хайрын бүтээгдэхүүн. Энэ хайр гэдгийг ямар байдгийг та нар яг одоо мэдрээрэй. Яг одоо дэлхийн ээжийн хайрыг өөрийнхөө зүрхтэй нэгтгээд хайр гэж юу юм бэ гэдгийг мэдэрнэ. Цаанаасаа тайвширна. Унтмаар болно. Аз жаргалыг мэдэрнэ. Аюулгүй байдлыг мэдэрнэ. Үнэхээр сайхан байна. Цээжнийхэн голдоо зүүн талд биш шүү. Цээжнийхэн голд яг уу доотлын одоо үнхэлцгний доошогоо зүрхний хэсэг нь зүүн тал руу жоохон далицсан байдаг болохоор манайхан зүүн талдаа байдаг гэж үздэг. Энэ цээжний голд байдаг. За сайхан байна. Тайвширлаа. Маш гоё байна. Зарим нь уйлж байна. Нулимсаа битгий хориорой. Энэ бол баярын нулимс, талархлын нулимс. Маш сайхан аз жаргал, тайвширлыг мэдэрч байна. За одоо дэлхийн ээжигээ хэдүүлээ мордуулъя. Хэсэг хугацаанд дэлхийн ээжтэйгээ хамт байж дэлхийн ээжигээ бид нар ч тэтгэж гин, бид нар өөрсдөө ч дэлхийн ээжээр тэтгүүлж байгаа. Орчлон хорвоо гэдэг энергийн энэ солилцоонд байж ээж байгаль дэлхийн амьтай болгонтойгоо холбоотой байж ээж энэ орчлон хорвоо гэдэг оршин тогтнодгийн шүү. Тэгэхээр бид нар дэлхийн ээжийг ингэж авчирч ингэж дэмнж байгаагаараа бид орчлон хорвоогоо одоо зөв голдролт нь оруулахад өөрсдөө хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг шүү. За манай хаан гарынхаа алгыг дэлгэрээ. Одоо дэлхийн ээжигээ мордуулах гэж байна. Тойрог замд нь оруулах гэж байна. За манайхан бас аюулгүй байдлыг хангаж тэнгэр монгол газраа хэлнэ. Тэнгэр, 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 Монгол, 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 газар, 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 тэнгэр, 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 Монгол, 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 газар, газар, газар. За манайхан гараа мэдрээрээ хөнгөн болцсон байгаас маш гоё. За нүдээ нэгээд орчноо мэдрээрээ маш сайхан тайвширсан байгаа. Нүд чинь нээгдсэн, гэр чин гэрэл гэгээтэй сайхан болцсон байгаа. Танаа удмын онгод тэнгэр сахиулаад хүрэлцэн ирж та нарыг хамгаалтанд авч өргөө гэрийн цэвэрлээд дэмнээ туслаад ингээд хажууд нь байж байгаа. Одоо та нар янз бүрийн буурал дэцүүдийн хажуудаа байгааг мэдэрч болдог. Нүдээ анаад зарим нь бол үнрээр нь мэдэрнэ, зарим нь зүгээр хажууд нь ингээд хүн яваад юм хийгээд байгаа юм шиг энэ мэдрэмж мэдэж болно. Энэ айхан байхгүй. Тухайн энэ үүлэнд оролцож байгаа хүмүүсийн онгод тэнгэрүүд танаа өргөө гэрт заларцсан байгаа. Миний хүүхдүүдийг хамгаалалт авч энэ аюулгүй байдлыг хангаж тий уйлмаар болноо, уйлаарай гэж би хэлсэн шүү. Та нарыг уйлаарай. Энэ бол хайрын нулимс. Уйлаарай. Уйлж гин гэдэг энэ заслын үйл та нарт маань маш сайн хүрж гин гэсэн үг шүү. За тэгээд ундаалгаасаа манайхны 3 болгочаарай. За одоо ингээд үйл өндөрлөгт өгчээ. За одоо би та нартаа галын засал хийж өгөх гэж байгаа. Манайхан галын засал хийх дээр яах юм гэхлээр галаа харангаа өөрийнхөө хүслийг шившин шүү. Шивнэ. Хүслээ шивнээд манайхан галаа хараад галын засалдаа оролцсноо. Маш сайхан тайван.
За тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар гэрлийн дайчдын минь ажил төрлийн бүтэлтэй байг амьдрал ахуйн сайн сайхан байг бодсон сансан болгонд бүтдэг байг сарваасан болгонд хүрдэг байг гэрлийн дайчдын мэлмийн нэгэд сайн муухайг ялгаж амьдрал ахуйгаа цэцэглэн дэвжүүлж явах болдог гэрлийн дайчдынхаа үргийг гүйцэтгэж хамаатан садан ойр дотныхондоо зөв чиг хандлагт нь явах оройлон оролцох гэрлийн дайчдыгаа цэнгэлж байна. Тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар тэнгэр Монгол газар. За өнөөдөр ерөнхийдөө бол нэлээд тийм онцгой хүмүүс оролцсон байна. Галын засал бол маш амжилттай, маш гоё явагдаж байна. За манайхан үндсэндээ одоо өөрсдийнхээ хэлэх юмуудыг хэлж амжсан бахаа гэж найдаж байна. Маш сайхан боллоо. Галын дөлөөдөө гал маш сайхан боллоо. Манайхан ингээд өөрийнхөө юм хэлэх ярих юмудаа хэлээд амжсан гэдэгт итгэлтэй байна. За одоо үгийн байдлаар 484 хүн байна. Түрүү нэг 500 гарсан. За манайхан сүүлийн үед одоо жоохон итгэвгүй оролцдог болсон байна. Урд нь бол одоо шууд 1000 гараад 1200 300 гараад явдаг байсан. Сүүлийн 2-3 засал дээр бол хүмүүс жоохон цөөхөн байна. Нэг 500 600 гараад. Тэгтээ яг хуу дараачийн үзэлтүүд нь бол сайн байгаа. За ингээд би та нартайгаа хэсэг хугацаанд сайхан байж дэлхийн ээжтэйгээ сайхан байж биеийнхаа өөрсдийнхээ эрчмээр энэ гэрлийн дайчтай биеийг хамтарч би дэмжлээ. Намайг одоо энэ үйлийг хийхэд хамтарч байлцдаг гэрлийн дайч та нартай баярлалаа. Та нар бол өөрийнхөө хийх ёстой үүргийг хийгээд явж байгаа. Бусдад төгөөж яхад явж байгаа ийм хүчрхэг гэрлийн дайч шүү. За ингээд та нартай баярлалаа. Дараагийн лайв хүртлээ түр баяртай. Та нартай бүгдээрэнд нь хайртай шүү. Хайрынхаа үнсэлтийг илгээе. Хайртай шүү. Бүх юм нь бүтэлтэй сайхан байгээ. За тэгээд манайхан заслын явцад мэдэрсэн гой юмнуудаа бичээрээ мэдрэмжээ хуваалцаараа амьдрал ахуйд нь ямар өөрчлөлт орсон тэр бүх юмгаа одоо надтай хуваалцаарай. Би дагагчдын зураасад оруулна. Тэгэхээр энэ талаар мэдлэгтэй болж ээж хүмүүс өөртөө туслаарай. Лайва үзээрэй. Монголчууд биднэрт хөгт холбогтонгууд биднэр өөрийгөө засах чадамж байдгийн шүү. Би энийг та нарт сэрээж өгөхгүй л одоо энэ лайва хийгээд бичвэрээ хийгээд зөвлөгөө зөвлөмж өгөөд ингээ явж идэгэн шүү. Манайхан одоо энийг одоо өнгөө өгж байгаа энэ заслыг минь ашиглаж хэргийг гаргаж амьдрал агуугаа дэвжиж яваараа. Ядарсан зүдэрсэн нэгэндээ хийлж өгч өөртөө туслах арга чаргыг зааж хэлж өгөөрэй. За баярлалаа. Баяртай. Дараачийн лайв хүртэл түр баяртай. Хайртай шүү. Баяртай.